Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 325 дугаар анги. Хүйтэн төрхтөж Жан хаан. Жан эзэнт гүрэн. Тогон дээр хүүгийг харсан Чоуфэн өөрийн эрэхгүй цожирдсан юм. Тэр анх удаага л 9 нутгийн захирагчдыг харж байгаа нь энэ үлээ. Жан эзэнт гүрний айрам Чоуфэний өмнө харж байсан ямар ч бүлгэмээс асар их хүчрэхэг байсан ба тэднээс ялгарч байгаа уур амьсгал тэсвэр төвшнөх байлаа. Жан эзэнт гүрний хүмүүс ер бусын хүмүүс гэдгийг Чоуфэн сонсож байсан. Тэд бол энгийн хүмүүсээс онцгой цустай дээд төрлийн удмынхан ба энгийн хүнээс бүх юмараа илүү. Жан эзэнт гүрний бүх хүнийг жинхэнэ гоц сууднууд гэхэд хэлцдэхгүй. Тийм ч учраас Жан эзэнт гүрэн 9 нутгийг ингэж удаан захирч байгаа. Хачима, яагаад Жан эзэнт гүрний айрам ийшээ ирдэг вүлээ? Асурын нутгийг зорж ирж байгаа юм болов уу? Эсвэл зүгээр дайрч өнгөрч байгаа юм болов уу? Жан эзэнт гүрний сүр хүчийг харсан Чоуфэн мэлгүлийн зогслоо. Чоуфэн энгийн хүмүүс шиг Жан эзэнт гүрний агуу айрмыг хараад айж сүрдэг үүчгэлээ. Тэднийг үнэхээр ер бусын гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Хинт хамаатай юм? Чи Азурын нутгаас явах гэж байна. Бас овгийнхан ч аюулгүй байгаа. Жан эзэнт гүрний хүмүүс Азурын нутагт ирсэн шалтгаан нь огт чамтай холбоогүй гэж эгийг хэллээ. Чоуфэн толгойд огсон ч гэлээ дотроо Жан эзэнт гүрний Азурын нутагт ирсэн шалтгаан нь бараг л эзэн хааны бунхнаас болсон байх гэж бодов. Цэлийн хунтайжийн ордон аль хэдийн эзэн хааны бунханг илрүүлснээс гадна өөрсдийнхөө хүчээр бунханд орж чадахгүй болохоор Жан эзэнт гүрнээс тусламж хүсэх нь тодорхой. Тэгснээр тэд өөрсдөө эрдэнэс авч чадахгүй байсан ч Жан эзэнт гүрнээс шагнал хүртэн. Гэхдээ Чоуфэн тэр эзэн хааны бунханг ямар аимшигтай гэдгийг мэддэг болохоор Жан эзэнт гүрний айрам эрдэнсүүдийн хуу хамчих байх гэж санаа зовсонгүй. Жан эзэнт гүрэн хамгийн хүчрэхэг хүмүүсээ явуулж байж л эзэн хааны бунханаас жаахан юм олно гэхээс энгийн хүмүүсээ явуулаад юу ч олж чадахгүй. Жан эзэнт гүрний айрам явсны дараа Чоуфэн ч үүлнээс үсрэн гарч Цин нутгийн зүг нэслээ. Харин Жан эзэнт гүрний айрам Чоуфэний таамаглаж байснаар Цэлийн хунтайжийн ордонд ирлээ. Гэвч тэд Цэлийн хунтайжийн ордны хөсөлтөөр ирээгүй байсан юм. Хурдан ордны захирагчийг дууд. Жан эзэнт гүрний айрам сүр жавхлантайгаар тэнгэрээс буух үед тэнгэрийн ертөнцийн цэрэг жанжид хүний ертөнцөд ирж байгаа мэт харагдлаа. Энэ нь ч Цэлийн хунтайжийн ордныг өөмөнд давтуулсан юм. Өнөөх асар бардам хунтайжийн ордныхан эц төгсгөлгүй айдас давтав. Ноёдо, би Лим Моли байна. Та нарыг ирж байгааг мэдээгүй болохоор угтаж чадсангүй. Алдааг минь өршөөж хайрлана. Лим Моли ч ихэд сандарсан юм. Жан эзэнт гүрний ганц 2 хүн ирсэн бол тэр ингэтлээ айхгүй л байсан байх. Гэтэл Жан эзэнт гүрний айрам ингээд Цэлийн хунтайжийн ордонд ирсэн нь түүнийг маш ихээр айлгаж яагаад ч юм таагүй мэдрэмж төрсөөр байв. Яг энэ үед авраг мангаслаг араатнаар чирүүлж байсан алтан өнгөтэй авраг сүйх тэрэгнээс алтан дээлтэй залуу бууж ирлээ. Тэр залуу их залуухан байсан ба 2 метр өндөр байв. Түүний толгой дээр луун хэлбэртэй алтан тэтэн байлаа. Хар үсэн мөрөө даган намирсан цасан цагаан мөртлөө хүйтэн хөндөй царайтай залуу байв. Ялангуяа түүний хаарц нь үгээр илэрхийлэхин аргагүй бардам ширүүн байсан болохоор хинч түн рүү игц ширтэж зөрхөлсөнгүй. Жан хаан эзэнтэй. Тэр залууг харсан Лим Молигийн нүүрнийх нь судсаар цусгүйхэ болох шиг болж царайн цогцос мэт цайж харсанд нь маш их айдас тодров. Лим Моли, чи хийсэн хэрэгээ мэдэж байна уу? Гэж хүйтэн төрхтөж Жан хаан хүйтэн өнгөөр асуулаа. Эзэнтэй, юу гэсэн үг? Би Лим Моли анхнаасаа хайж байсан болохоор түүний асуултыг сонсоод юу гэхэж мэдэхгүй болчихов. Гэвч Лим Молиг үгээ хэлж дуусахаас өмнө Жан хаан гараа өргөн бүргэдийн сарвуу хэлбэрт оруулан татах хүчний энерги гарган газарт байсан Лим Молиг агаарт хөргөн багалзурдлаа. Жан хаан нэг гараараа Лим Молигийн толгооноос базах үед Лим Моли яаж ч хичээгээд мултарч чадсангүй.
Жан хаан хөйтөн харцаараа газарт сөхөрсөн байгаа цэлийн хунтайжийн ордныхныг гүйлгэж ширтээд ингэж хэллээ. Цэлийн хунтайжийн ордны захирагч Лим Молыг манай эзэнт гүрэн Азуре нутгийг захируулахар томилсон. Гэвч тэр Азуре нутагт нууцлаг бунхан олсныхон дараа эзэнт гүрэнд мэдэгдээгүйгээс гадна нууцаар бунханг нээж Эрдэнсийг авахар завдсан. Энэ бол газар дээр нь цаазаар авах ёстой гэмт хэрэг. Эзэнтэн өршөө! Эзэнтэн ам өршөө! Жан хааны үгийг сонссон Лим Молигийн царай нь айснаасаа болж нил ягаан болж чангаар хашгиран ам гуйж эхэллээ. Гэвч Жан хаан түүнийг огтхонч тоолгүй гараа атгах үед хүчтэй хагарах чимээгээр Лим Молигийн толгойг цэлийн хунтайжийн ордныхны өмнө бяцалж хайсан юм. 9 нутагт ганц л захирагч байдаг. Тэр нь Жан эзэнт гүрэн. Жан эзэнт гүрэн бол хууль, хинч тэднийг эсэргүүцэж хэлгэнүүлж зүрхлэхгүй. Энэ хоёрын аль нэгийг хийх юм бол ганц л үр дүнтэй. Үхэл. Бүгд сонсцгоо. Өнөөдрөөс эхэлж манай Жан эзэнт гүрэн өөртөө Азуре нутгийг захирах болно. Та нар эзэнт гүрэнд үргэлжлүүлэн зүтгэж болно. Гэхдээ өчүүхэн л тэрслэх юм бол Лим Моли шиг үхнэ гэж мэдээрэй. Жан хааны хоолой аянга мэт тод байснаас гадна мөс мэт хүйтэн байлаа. Бид эзэнт гүрэнд зүтгэхэд бэлэн байна. Бид огтхонч ховийн ашиг хонжоо хөөхгүй. Түүний үгийг сонссон цэлийн хунтайжийн ордныхон нэг хоолоогоор хэлэн газар мөрөгцгөөлөө. Цэлийн хунтайжийн ордныг эзэлж байгааг харахад тэд үнэхээр Азуре нутгийг захирахаар шийдсэн нь элт байв. Яг энэ үед цэлийн хунтайжийн ордны хамгийн тансаг ордонд Жан хаан явах бэлтгэлээ базааж байхад хойно нь саарал буурал үстэй өвгөн зогсож байсан юм. Хөгшин өвгөн маш хүчрэхэг авраатай байсан ба харваас тэнгэрийн төвшнийх байв. Гэвч Жан хааны өмнө тэр хинч биш мэт маш ээлдгээр асуулаа. Эзэнтэн, бүх зүйл бэлэн болсон. Бид одоо бунханг шалгах уу? Үгүй. Бунхан бидний гарт орсноос хойш хизээч орсон болно. Азуре нутагт ирснээс хойш очиж мэдлэх ёстой хүн байна. Жан хааны хоолой ямар сэтгэл хөдлөлгүй мэт хүйтэн хөндөй сонсогдов. Овгийнхон хүмүүстэйж тэр адилхан харьцдаг байсан юм. Би тантай хамт явах уу? Гэж хөгшин ир асуулаа. Тэр Жан хааны хаашаа явах гэж байгааг гадарлсан юм. Хэрэггүй, би ганцаараа байхад болно. Жан хаан гараа даллах үед салхи давлгаалan босож түүний бие нь уусан алга болсноос гадна аура нь ул мөргүй алга болсон байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 326 дугаар анги Цэн нутагт ирлээ. Азуре нутгийн 100 нуглаад хөндийн үүлэн дээрх сүмийн гадна Жан хаан ирж үүлэн дээр зогсонго хүндэтгэл үзүүлэн ингэж хэллээ. Хэрхэм дээдсэ, Жан хаан миний бие таны мэндийг ирэхээр ирлээ. Ороод ир. Сүмийн гол танхимаас Жан Хэнгюаны хоолой өндөрч биш намж биш сонсогдлоо. Түүний үгийг сонссныхон дараа л Жан хаан ураг шалхан нээлттэй сүнсний тойргоор орох үед сүмийн хаалга нээгдэв. Сүмийн танхим дотор Жан Хэнгюан өөр нэг хүнтэй шатар тоглож байлаа. Тэр хүн нь бол түүний аварсан Ци Фэниан. Зогцуулчихсан уу? Гэж Жан Хэнгюан шатар тоглонго Жан хаанаас асуулаа. Эрхэм дээдсэ, би таны завраар бүгдийг зогцуулсан. Лим Молыг би газар дээр нь өөрийн гараар алсан. Гэж Жан хаан хүндэтгэлтэйгээр хариулав. Бунхны гадна сайн далдлах сүнсний тойрог тавиарэ. Армаа дагуулад өөрийн биеэр хамгаална шүү. Миний зөвшөөрөлгүй бэтгий бунхныг нээгээрэ. Гэж Жан Хэнгюан хэллээ. Эрхэм дээдсэ, бунхны хаалгыг далдлахаас өмнө бунхны төвшинг тогтоох хэрэгтэй биш үү? Гэж Жан хаан асуув. Тэгэх шаардлага байхгүй. Тэр бол эзэн хааны бунхан. Гэж Жан Хэнгюан тайвнаар хэллээ. Юу? Эзэн хааны бунхан юм уу? Түүний үгийг сонссон Жан хааны царай маш ихээр ховирч цочирдсан юм. Одоо л Жан хаан яагаад түүнийг бунхны хаалгыг далдалж хамгаалаад зөвшөөрөл өгтөл нээж болохгүй гэж хэлснийг ойлгосон юм. Наашир, би та хоёрыг танилцуулъя. Энэ бол цэлийн хунтайжийн ордны Ци овгийн ахлагч Ци Фэниан.
Армаа аваад хар Ястмэлхийн уул руу нөөсний дараа цэлийн хунтайжийн ордныг захирах эрхийг түүнд өгөөрэй гэж Жан Хэн Юан Ци Фэниан руу ширтэн хэллээ. Ахмадд мэхийн ёслий. Жан хаан ч Ци Фэнианд хүндэтгэл үзүүлв. Жан Хэн Юаны танилцуулсан хүн өөрөөс нь дорой байсан ч гэлээ тэр өчүүхэнч бардам зан гаргалгүй хүндэтгэлтэйгээр мэндэллээ. Нэгэн тэрснээс хойш хоол идээд яв гэж хэлээд Жан Хэн Юан хөнгөн инээмсэглээд галтогоо руу орчихов. Жан хаан ч Ци Фэниан руу инээмсэглэн толгой дохиод дагаад галтогоо руу орлоо. Хэрхэм дээдсэ, намайг энд ирэхээс өмнө өвөг дээдс танд үг дамжуулаарай гэсэн. Тэр жилийн ёр бусын үзэгдэл болсноос хойш Тэнгэрлэг биетэй хүн огт харагдсангүй. Тэгээд өвөг дээдс тэр ёр бусын үзэгдлийг Тэнгэрлэг бие төрхтөө ямар ч хамааралгүй байх гэсэн. Тиймээс өвөг дээдс таныг эзэн хааны бунхны асуудлыг шийдснийхэн дараа эзэнт гүрэнд эргэн ирж овгийн асуудлыг жин там болгохыг хүсэж байгаа гэж Жан хаан хэллээ. Ямар ч шалтгаангүйгээр яагаад Тэнгэрт ёр бусын үзэгдэл гарна гэж? Үнэн дээр би өвөг дээдсийн цаад санааг ойлгож байна. Тэр намайг ийм давчуу газар удаан зогсооморгүй байгаа болохоор эзэнт гүрэнд эргэж ирээч гэж байгаа байх. Гэхдээ чиний харж байгаачлан би энд маш сайхан амьдарч байна. Чөлөөтэй, санаа амар. Тэглээч би энд ингэж удаан байгаагүй бол Азурын нутагт эзэн хааны бунхан байгааг хэн олж илрүүлэх байсан юм? Гэж Жан Хэн Юан инээмсэглэн хэлв. Жан Хэн Юаны үгийг сонссон Жан хаан ахиж түүнийг ятгах гэсэнгүй. Тэгээд сонирч зандаа хөтлөгдөн ингэж асуулаа. Эрхэм дээдсэ, Тэнгэрлэг бие тийм чухал юм уу? Таныг ийм азлагдмал газар алдар нэрээ нуун ганц хүнийг ингэж удаан хүлээхээр тийм чухал гэж үү? Манай Жан овгийн хүн бүр хааны удамтай цусаар нь хаадын цус гүйж байгаа. Бас сүүлийн хэдэн жил маш олон гоц суутнууд ч төрсөн. Хэрвээ тэднийг бүх нөөц баялгаараа тордож өсгөвөл Тэнгэрлэг биетэй дүүцэхгүй гэж үү? Жан хааны асуултыг сонссон Жан Хэн Юан хөнгөн инээмсэглээд ингэж хариуллаа. Тэнгэрлэг биеийг хэр хүчрэхэг гэдгийг би сайн хэлж мэдэхгүй юм. Учир нь би огт Тэнгэрлэг биетэй хүн харж байгаагүй. Бас тэдний талаар зөвхөн түүхэн бичээс үттэл бичсэн байдаг. Гэхдээ Тэнгэрлэг бие төрсөн тэр жил биднийг Азурын нутаг руу хөдлөхөөс өмнө өвөг дээдс надад ямар ч үнээр хамаагүй Тэнгэрлэг биетэй хүүхдийг олж иргэж загсан. Хэрвээ Тэнгэрлэг биетэй хүнийг бид захирахгүй юм бол ирээдүйд манай овог сүрчж мэднэ. Юу? Тэнгэрлэг биетэй ч вэ, үгүй ч вэ? 9 нутагт төрсөн л бол манай Жан эзэнт хүрний иргэн гэсэн үг. Яагаад бидний эсрэг бослог гаргаж хамгийн дээд гэмт хэрэг үйлдэнэ гэж? Тэгхийн бол үхлээ ирж байгаагаас ямар ялгаа байна? Гэж Жан хаан хүлээн зөвшөөрсөнгүй. Тэнгэрлэг биетэй төрсөн хүмүүс төрөлхийн хаан зантай байдаг. Тэд яасан ч хүний доор ажиллахгүй. Хэрвээ тэднийг жаахан байхад нь тусалж дэмжих юм бол манай эзэнт гүрэнд захирагдахгүй байсан ч ядаж бидэнд талархаж явах болно. Харин манай эзэнт гүрэн түүнийг тусалж дэмжихгүй. Харин ямар нэгэн байдлаараа өс хонзонгийн суурь тавьчих юм бол тэд өөрсдөө ертөнцийг захирагч болохыг хүсэж хорвоо ертөнцийг донсолгоно. Хэрвээ Тэнгэрлэг биетэй хүн үнэхээр 9 нутгийг захирахыг хүсэх юм бол хамгийн том саад нь мэдээж манай Жан эзэнт гүрний овог. Хэрвээ ч Тэнгэрлэг биетэй байсан бол тэр саадыг давх уу яах вэ? Гэж Жан Хэн Юан инээмсэглэн асуулаа. Тэнгэрлэг бие үнэхээр төвөгтэй юм аа. Яагаад өсөж томорхоос өмнө алж болохгүй гэж Жан хаан алах хүслээр дүүрэн харцаар ширтэн асуулаа. Мэдээж төвөгтэй. Өвөг дээдс эхэндээ ч бас тэгж бодсон. Хэрвээ Тэнгэрлэг биетэй хүүхдийг олжих бол алах уу өсгөх үү гэж тэр маш удаан бодсон. Эцэст нь тэр өсгөхөөр шийдсэн юм. Хэрвээ нүдний чинь өмнө ёр бусын гоцсууд хүүхэд гараад ирвэл ямар л тэнэг хүн түүнийг алах вэ? Жан Хэн Юан инээмсэглэн тайлбарлаад Жан хааны мөрөн дээр гараа тавиад ингэж хэлв. Бас Тэнгэрлэг биеийн хүч чадлыг битгий бас чи үнэхээр Тэнгэрлэг биеийг манай хааны удмаас дорой гэж бодож байвал яагаад тэр жил Тэнгэрт гарч ирсэн шиг 9 өнгөтэй Тэнгэрийн цахилгаан дуудаж болохгүй гэж манай эзэнт гүрний овогт тэгэх чадaltaй хэн байгаа юм? Энэ
Жан Хэньюаны үгийг сонссон Жан хааны царай маш ихээр хувирлаа. Түүний ширүүн харц нь мохох шиг болов. Учир нь Жан хаан тэр жилийн тэнгэр газрыг дөргөөсөн үзэгдлийг насан туршдаа мартаж чадахгүй. 9 өнгөт тэнгэрийн цахилгаан твийг тэр чигт нь бүрхэж ертөнцийн сүрлийг авч ирэх болсон. Тэр аврааны талаар бодох бүрт Жан хаан дотроо битүүхэн айдаг. Тэр үед алдар цуутай Жан хаан өөрөө хүртэл 9 нутгийн сүрэл ирвүдэ гэсэн бодолд автаж байсан. Мөн удалгүй Жан Хэньюаны зааварчилгаагаар Жан хаан армай дагуулж хар яст мэлхий хот руу нүүж өөрийн биеэр эзэн хааны бунхны үдийг хамгаалж эхэлсэн юм. Харин Ци Фэниан эргэж ирээд Цэлийн хунтайжийн ордны захирагч болсон. Энэ мэдээч нүд ирмхийн зур тархаж тесрэлтэд мэдээ болсон юм. Цэлийн хунтайжийн ордны урвагч гэсэн нэрээр цаазлуулах гэж байсан хүн удаачгүй Цэлийн хунтайжийн ордны захирагч болчихлоо. Харин Ци Фэнианы арыг Жан эзэнт хүрэн хамгаалж байгааг мэдсэн үедээ хүмүүс тэгтлээ их цочирдсангүй. Харин ч Лим Молыг өрөвдсөн юм. Лим Моли хизээч орооцолдох ёсгүй хүнтэйгээ орооцолдож ордны захирагчийн суудлаа алдаад зогсохгүй толгоогоо бяцлуулж өгсөн. Азуурын нутагт том өөрчлөлт болж байхад Чү Фэн хэдэн өдрийн аяллаа эцэст сүнсний нутгийг өнгөрөн Цин нутагт ирлээ. 9 нутаг нэг төв дээр байдаг ч гэлээ нутаг бүрийн орчин тэсөөр. Азуурын нутаг яахын аргагүй 9 нутгаас хамгийн жижиг нь байлаа. Сүнсний нутаг маш том байсан ч гэлээ Цин нутаг бусад нутгуудаас хамгийн өргөн удам нутагтай нь байсан юм. Чү Фэн яруу гарсан болохоор хангалттай хоол бэлдэж амжаагүй. Хэдэн өдрийн аяллаа дараа Чү Фэний ходоод хонхолцож аяллаа үргэлжлүүлэхэд хэцүү болсон юм. Тэм ч учраас Чү Фэн нисэх хурдаа багасхан доош бууж юм олж идэхийн зэрэгцээ мянган мангас уул руу яаж явах талаар асуухаар шийдэв. Ашгүй нэг юм жижигхэн хот байна. Үгүй ч юм уу? Яагаад тэнд ийм олон хүн цуглчихсан байдаг вүлээ? Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.